Сайн байцгаана уу? Чадан цагийн мэнэс бэлтгэн хүргэж байгаа премьер хичээлийн дараагийн хичээл бэлэн боллоо. За өнөөдрийн хичээлээр бид нэр stabilizer буюу дүрсийг бид нэр зураг авахдаа мэдээж заримдаа ингээд дүрсийг салгануулдаг. Салгансан ч юм уу хэрэгтэй дүрс маань ингээд тодорхой хэмжээнд ингээд чичиргээ үүсчин салгансан байдаг. Бидний хэрэглэх юм үнэхээр чухал хэрэгтэй. Гэхдээ зураг авалтынхаа үед одоо салгануулаад ч юм уу авчихсан тийм дүрсийг хэрхэн одоо салганж байгаа, чичирж байгаа байдлыг болиулах вэ гэдэг ийм хичээлийг та бүхэндээ орхуулна. Тэгээд бүх одоо дүрсээ тодорхой хэмжээнд ингээ монтажлсан байх ёстой. Эндээсээ ер нь бол монтажлж байгаа хүн аль дүрсэн дээр монтаж одоо ийм хөдөлгөөн багасгагч ийм хэрэгтэй вэ гэдгийг ерөнхийдөө мэддэг байгаа. За энэ бол хөдөлгөөнтэй дүрс нь. Энэний хөдөлгөөнийг нь одоо энэ нэг ийм болох хөдөлгөөнийг одоо багасгах юм. Ингийн тулд биднэрт яв хэрэгтэй вэ гэхлээр эффект дотроос stabilizer гэж бичээд warp stabilizer гэдэг энэ эффектийг бид нэр сонгоод дүрсэн дээрээ тавина. Тэгэнгүүт энд ингээд энэ уншиж дуусгах хэрэгтэй. Бид нэр энийг заавал уншиж дуусгахгүй. Уншиж дуусгахгүйгээр рендер хийх юм бол яг энэ цэнхэр юмтайгаа ингээ хамт рендерлэгдчихдэг байгаа. За энийг яг хэдэн хувьтай яаж явж байгааг вэ гэдгийг мэдхийн тулд effect control дотроосоо за энд одоо 213%-аас за отоороо дэрнэ 40 секунд 95.6 дээр нь явж байна. Энийг энэ 213 уншаад дуусангууд энэ хөдөлгөөн маань багаснаа гэсэн үг байгаа. За одоо эндээс жишээ нь одоо no motion хөдөлгөөнгүй гэдэг ч юм уу сонгож болж байна. За smooth motion гэдэг жоохон зөөлөн хөдөлгөөнтэй байна гэд хөдөлгөөнийх нь хувь хэмжээг ингээд тогтоогоод өгч болдог. За одоо энийг уншаад дуусан. За 7 секунд болчихчих. Дүрсийг бүлгээд үзье. За энд stabilizing-ийн орлоо. За дүрс. За болсон. За одоо төрөний хөдөлгөөнтэй дүрсний за анзаарсан баг тий. За энэ stabilizer-ийг аваад дүрсийг нэг харуулж нэг нь байхгүй болгоод ялгааг нь нэг юм болох хөдөлгөөнд байгаа юм тий. За stabilizer-тай бол саяны одоо хөдөлгөөн багасгах эффектийг хийгээд бид нар энэ дүрснээс ерөнхийдөө хөдөлгөөн баг орсон энэ хэсгээ кат хийгээд бусдыг нь бол авахгүй байгаа шүү дээ. Яг хэрэгтэй хэсгээ аваад за жишээ нь энэ голын хэсэг надад хэрэгтэй бай. Ер нь бол дүрснийг 5 секунд 3-аас 5 секундэд баригддаг. За хөдөлгөөн за бүр огт хөдөлгөөнгүй. За эсвэл энийг no motion гэвэл та тийм ээ stabilize хийгээд үзье. За огт хөдөлгөөнгүй болгочих чинь тийм ээ. За гэх мэтчлэнгээр энэ stabilizer гэдэг энэ эффектээр бид нэр дүрсийг одоо чичирсэн муухай болсон дүрснүүдийг бол бид нэр янзлах боломжтой байгаа. За дахиад нэг өөр дүрсэн дээр жишээ авъя. За энэ дүрсийг копидоод за би энэ дүрсийг бас stabilize ашигласан байгаа. Тэгэхээр хоёулангийнх нь эффектийг аваад одоо бүгдээрээ харцгаад хөдөлгөөнтэй хэсэг нь за энэ болохоор ингээд ерөнхийдөө эффект хийгээгүй байгаа дүрс. За одоо эффектийг оруулъя. За сая яаж эффект өгөхийг нь бол та бүхэн харсан. Зөөлөн хөдөлгөөнтэй гэдгийг нь сонгоцсон. За
За магадгүй эндээс no motion. Энд ч гэсэн no motion хийчихээ. За энд no motion. За одоо харъя. За камерны ерөнхий хөдөлгөөн бол багассан байна. За тэгээд ерөнхийдөө энэгээр ийм азарны муухай нэг тийм болттой авцсан дүрснүүдийг бол ингэж хөдөлгөөнийг гоё тогтворжуулж болдог байгаа. За энэ бол ерөнхийдөө монтаж хийхэд маш их хэрэг болдог. Хүн болгон зураг авахдаа төгс зураг бол авдаггүй. Тэгээ хөдөлгөөнийг бас нэг юм зайшгүй мэдэх ёстой зүйлийн нэг юм болов гэж би бодсон үднээс өнөөдрийн хичээлдээ оруулж байна. За тэгээд өнөөдрийн хичээлийн хүрээд өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.